Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөхтөр Огтой болгон гэдэг. 2022 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийг төгссөн. За одоогоор Япон улсын Гумай их сургуульд судалгаан дээр хүүхд төсний судалгаан дээр ажиллаж байгаа тийм оюутан байна. За тэгээд азаа айлмынхаа шинэ бичлэгээр уулзж байгаа та бүхэндээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээд миний хувьд Японд ирээд яг судалгааны туршилт судалгаан дээр ажиллаад гэдэг 2 жил болсон байна. За тийм энэ 2 жилийн хугацаанд сурсан мэдсэн. За миний амьдрал буюу надад одоо өнөөдөр туршилт хийхэд хэрэг болдог тийм одоо 8 одоо зөвлөмжийг ерөнхийдөө зөвлөмж типийг хүргэе гэж бодож байгаа. Тэгээд бичлэгтээ хамт аваарай. Тэгээд за туршилт судалгаа гэдэг буюу туршилт судалгааны протокол бичихэд ерөнхийдөө 5 үндсэн тийм товч агуулгаар ерөнхийдөө бичнэ. За эхнийх нь болохоор тухайн туршилтынхаа зорилго aim тий яг яагаад ингээд туршилт хийх гэж байгаа бэлээ гэх ерөнхий байдлаар бичээд за хоёрдугаарх нь болохоор materials. За materials нь болохоор ямархуу одоо тухайн туршилтад ямар юу хэрэгтэй вэ гэдгийг ерөнхийд нь бичнэ. Жагсааж бичнэ. За тэгээ гурав дахь нь болохоор methods буюу яг ямар аргаар яаж энэ туршилтыг хийх вэ гэдэг ч юм уу нарийн тестээр бичиж өгнө гэсэн. За тэгээд дөрөв дэх нь болохоор results буюу үр дүн. За ийм туршилт хийсэн дараа ийм үр дүн гарсан байна. Ерөнхийдөө нэг ийм үр дүнсэн гэх байдлаар товч тодорхой бичээд өгнө гэсэн. За тэгээд тав дахь нь болохоор discussion буюу одоо хийцэмж монголоор тухайн туршилтыг хийсэн дараа ийм үр дүн гарсан байна. Энийг өөр үр дүнтэй харьцуулахад ерөнхийдөө ийм гарсан байна гэсэн. Ерөнхийдөө нэг тийм монголоор бол нэг дүгнэлт маяг гэхдээ нэг тийм дүгнэлт биш хэрнээ өөр үзүүлэлттэй тийм хуцтай бодож харьцуулсан тийм өөрийнхөө харьцууламж гэх юм уу. Тэр одоо зүйлийг ерөнхийдөө бичдэг гэж ойлгож байна. Эхний зөвлөгөө нь болохоор aim буюу зорилго. За зорилготой ерөнхийдөө юу бичих талаа түрүүн сая өгүүлсэнчлэн маш товч тодорхой тий одоо би өнөөдөр зөвхөн уусмлынхаа pH-ийг үзнэ гэдэг ч юм уу тий гэж бичиж болно. За тэгвэл уусмлынхаа pH-ийг үзлээ гэж бодоход миний хувьд болохоор юугаар бичдэг вэ гэхээр доор нь ингээд background тий яг background бичдэг хүн байж болно бичдэггүй хүн байж болно. За background нь одоо юу гэж бичвэ гэхээр яагаад би энэ pH-ийг одоо үзэх болсон юм. За өөр ингээд тэрийг бол ерөнхийдөө маш ингээд жижигхэн тодорхой байдлаар англиар бичвэл англиар юм уу японд бичвэл солонгосоор бичиж аваад бол тэгвэл ингээд pH бол ийм байсан ийм pH-ийг ерөнхийдөө үүсэх хэвээр. Тэнгүүд өөр ингээд би ийм туршилт хийгээд явсан чинь ингээд надад pH үзэх шаардлага гарсан. Тэгээ тийм болохоор би одоо яг туршилтаа хийж байна гэд ерөнхийдөө бичиж шаална гэсэн. Тэгэхээр дараа нь ингээд үзэж яхад дараа нь чи туршилтаа ингээд эргүүлээд харж яхад нэрээ би тэр үед нэрээ тэгж хийсэн байж тээ. За ерөнхийдөө ойлголоо. Ер нь ингээд үндсөөрийн одоо үндэс суурь гэх юм уу? Гаргалгааг нь ойлгоцсон байхад цаашаа бол өөрөө ингээд бодоод явах тийм боломжтой болж байгаа гэсэн. Тэгээд дараагийнх нь болохоор materials буюу яг юу хэрэгтэй вэ гэдэг дээр юугаа бичих вэ гэдэг байна. За юу хэрэгтэй гэдэг дээр болохоор миний хувьд болохоор за одоо pH үзлээ гэж бодоход за pH-ийн filter paper хийж болно тий. Тэгээд filter paper-ыг хаана байгаа гэдгийг ерөнхийдөө тийм нарийн тухайн туршилтанд хэрэг болж байгаа бүх зүйлээ тийм нарийн тодорхой биччихвэл бас амар байдаг. Тэгээ яагаад вэ гэхээр дараа нь ингээд протокол уншихаар хаана юу байгаа вүлээ дахиж би тэр одоо зүйлийг бодох хэрэгтэй болно. Тэрний оронд ингээд одоо хаана байгаа биччихвэл цаг хугацаа бол аюу хэмж өгдөг. Одоо жишээлбэл pH paper одоо яг энэ тэр артал сууж байгаа тэр хоёр дахь ширээний тэр нүдэнд байгаа. За тийм өнгөтэй, тийм хавцтай гэдэг ч юм уу. Тэр хавцсан дотор байгаа. За тэгээд би одоо тэгж хэрэгэлсэн гэдэг ч юм уу. За тэгээд уусмал ашиглаж байгаа тохиолдолд одоо тэр өрөөний тэрний тийм одоо юу байгаа. За тэгээд ингээ үйлдвэрийнхаа одоо вако гэдэг үйлдвэрийнх байлаа гэж тэр үйлдвэрийн тэр сэрийн тэр дугаарын гэдэг ч юм уу. Тэр зүйлийг угаасаа бичих нь тодорхой. Гэхдээ тэрний дараа чамд яг юу одоо туршилт хийж байгаа хүнд яаж дараа нь ингээд зүгээр мэдхгүй байж байгаад уншихад яг тэр туршилт хийж исэн тэр мэдрэмжээ авахад тийм зориулах байдлаар ингээ өөртөө амархан байдлаар бичээд гэх юм бол арай дээр юм болов уу гэж боддог байгаа. Гурав дахь нь болохоор
methods гэдэг одоо арга зүй тий. Тэнгүүд тухайн туршилтыг яаж хийх вэ? За нэгдүгürt нь би уусмлаа одоо найруулна. За тэгээд тийм юм аваад тэнд нь хооронд нь холиод тэгээд үүнийхээ дараа би бас мэдрээд бол хэмжээ PS paper ч юм уу хэмжнэ гэж бичиж болно. Гэхдээ явцын дунд туршилт хийж байгаа явцын дунд заримдаа туршилтын протокол өөрчлөгдөх тохиолдол байдаг. Тийм үед хоёр аргаар ерөнхийдөө юм бичдэг гэж болно. Хоёр аргаар ерөнхийдөө тэр зүйлийг тийм одоо асуудал тулгарлаа гэж бодоход тэрийг давж гарч болно. За эхнийх нь болохоор тухайн бичсэн одоо хэсэг дээрээ одоо Word-ээр бичиж байгаа ч юм Excel-ээр бичиж байгаа юм бол Ctrl U дараад одоо би bold тэгэл U гэдэг дарангууд доороо зураастаа гардаг шүү дээ. Тэнгүүд ингээд за би яг тэр үед ингээд тийм нэг өөрчлөлөө гэд ерөнхийдөө ялгах байдлаар ингээд бичиж өгч байна. Тэгээ яагаад ялгах байдлаар бичиж өгч байгаа гэхээр дараа нь ингээд нэр би ингэж өөрчлөлөөсэй гэдгийг ерөнхийдөө дараа нь харахад илүү амархан байдаг. Хоёрдугаар гэх юм бол тэр U гэд биччихээр одоо улаан юм уу хараар ингээд болтоор ч юм уу өнгийн өөрчлөлт ч юм уу илүү харлуулад ч юм уу биччихээр дараа нь юу илээ энэ яагаад туршилттай яагаад ингээд илүү өөр өнгөөр бичсэн билээ гэдэг ч юм уу тэгэж эргэлзэх тийм хандлагатай байдаг. Тийм учраас илүү Ctrl U гээр бичиж болно. За хоёр дахь арга нь болохоор дараа нь ингээд методсоо бичигдэх жохон зай үлдээч хэрэгтэй. Бичингүүд ингээд жохон зай хоорондынх нь зайг нь жохон ихсгээд тэнгүүд ямар нэгэн байдлаар ингээд туршилтын туршилтаа хийж явж байгаад ингээд үр дүн ингээд өөрчлөгдөж болно. Эсвэл ингээд өөрчлөгдөхгүй бол дараагийнхаа үйлдэл хийж чадахгүй ч юм уу. Тийм ингээд өөрчлөлт гарсан тохиолдолд гэс бал аваад тухайн зайд нь ингээд бичиж өгчдөг. Тэгэхээр илүү дараа нь тэр бичсэн протоколоо тасаж янзлах гэдэг ч юм уу тэр тал дээр илүү амуудаа дараа нь харахад илүү ойлгомжтой болно. Дараагийнх нь болохоор results гэдэг хэсэг ба үр дүн те. Үр дүн дээр ерөөхдөө сая түрүүн дурдсанчлан маш ингээд товч тодорхой за би тийм мөр харлаа. За PS paper дээр бол ерөнхийдөө PS 1.6.5 байна гэдэг ч юм уу. Одоо 7 за PS paper гэх юм бол за өнгө нь одоо ягаан болсон байна гэдэг ч юм уу. Тэгээд бичиж болно. Тэгээд яг энэ дээр бас юун дээр алдах гэдэг гэхээр заримдаа ингээд хит ерөнхий бичсэн байдаг. Тэгэхээр ерөнхий биччихээр дараа нь ингээд уншихад юу илээ би яг тэр үед яг юу гэж бичсэн бэлээ гэдэг ч юм уу санахад аюу хэцүү болоод ирдэг. Тэнгүүд тэрэн дээр яг ингээд ядарсан ч юм уу тийм үедээ бол заавал result-а бичээд авах нэг тийм яг тийм амар ингээд одоо шинжлэх ухааны хэллэгээр ч юм уу тэгэж бичээд авах нэг тийм тэрийг үед хэрэггүй гэж би хэрэггүй жоохтой одоо нэг тийм алдахгүй. Тэнгүүд дараа нь чи өөрөө уншихад хэрэгтэй байдлаар одоо ингэж өчөж болно гэж ойлгож байгаа. Яг ингээ найздаа мессеж өчөж байгаа юм шиг. Эсвэл өдрийн тэмдэглэл бичиж байгаа юм шиг. За одоо ингээ найз нь ийм үр дүн гарлаа. За тэнгүүд ягаан өнгөрчлээ. Тэнгүүд тэр надад ягаан өнгөний арай нэг бүдэг ягаан юм шиг байгаад байна. Чи юу гэж бодож байна? Бүдэг яагаад байгаа юм шиг байгаад байна. Би уг нь арай өөрөөр бодож исэн гэдэг ч юм уу. Тэгээд биччих юм бол дараа нь харахад яг сэтгэл хөдлөлийн мэдрэмж орцсон учраас сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг илэрхийлэх үг орцсон учраас илүү амархан уншихад за тэгээд амархан дараа нь тэрийг ойлгоход эргүүл санахад илүү төхөмтэй байдаг. Дараагийнх нь болохоор discussion буюу хэлэлцэмж гэсэн хэсэг. Хэлэлцэмж гэсэн хэсгээр ерөнхийдөө яагаад тухайн туршилтыг одоо хийж байгаа. За тэг хийж байгааха үр дүнг нь гарчаа за тэгээд за PS нь бол ийм одоо formic acid ч юм уу те хүчил хийсэн учраас ингэж гарлаа. За тэгвэл би арай өөрөөр бодож ирсэн юм. Энэ бол арай л өөрөөр гарчлаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ерөнхий дүгнэлт тийм чухалчлалж үзэж бичиж болно. За тэгээд тэрэн дээр бас ерөнхийдөө юуг илүү одоо жоохон тип өгөх юм бол бас яг түрүүний ярьсан чи яг найзтайгаа бичиж байгаа юм шиг. Тэгээд нөгөө талдаа яг юунаас одоо ямар үр дүнтэй чи харьцуулж байгаа вэ гэдгийг ерөнхийдөө яг файлынхаа он сар өдөр цаг минут за тэгээд ямар доголт бүрдэр гэдэг дараа нь хайж олгоход амархан байдлаар дискшн дээрээ харьцуулаад ингээд бичсэн. За би тийм үү нэг тийм юмны үр дүнтэй ингээд харьцуулахад надад тэгж санагдаж байна. За тэгээд ингээд бичлээ гэдэг бичиж байна. Тэгээд үүнийхээ дараагаар тодорхой хэмжээний одоо
анхаарал төвлөрсөн ч юм уу тэр үедээ очоод үр дүнгээ ч юм уу хилцэмжээ ингээд бичгээр нэр би яг тэр үед нэг тэгж бодож байсан штэ гэдэг ч юм дараа нь ингээд илүү зэгцтэй бичих тийм боломжийг ерөнхийдөө олгож байгаа гэсэн. Эд 6, 7, 8 дугаар тип дээр нь болохоор энд байдаг ах эгч нараасаа, сэмпай нараасаа сурсан одоо тийм типүүдийг хэлж өгч байна. За нэгдүгээр буюу 6 дугаар тип дээр нь болохоор ерөнхийдөө туршилтаа хийж явах явцдаа заримдаа ингээд засах одоо таасан дээр хөвлж авчирсаа засах одоо тийм тохиолдол гардаг. Тэнгүүд заримдаа ингээд цаасан дээр хийлжэнгүүд ингээд цаасан дээр ингээд бичингүүд ингээд доошоо орчдөг гэдэг ч юм уу. Доод талд нь заавал хатуу юм тавьж өгөхгүй бол болдгоо. Тэгэхээр одоо ийм одоо зөөгчийн одоо хартас гэх юм уу тийм дээр тавьчаад ерөнхийдөө гараараа өөрчлөсөн зүйлээ ингээд биччихвэл дараа нь эргээд харахад айгүй амар байдаг. За тэгээд 2 дугаарх нь болохоор 2 дугаарх буюу 7 дугаарх нь болохоор датагаа сайн туршилтынхаа датаг ерөнхийдөө маш сайн хамгаалах хэрэгтэй. Тэгээ хамгаалахын тулд яг юу вэ гэхээр хоёр аргаар хамгаалж болно. За тэгээд нэгдүгийнх нь болохоор ерөнхийдөө компьютер хадгалах. За тэгээд хоёр дахь нь болохоор компьютер хадгалсан зүйлээ заавал сар болгон апдейт хийгээд апдейт хийснийг мэйл рүүгээ ч юм уу флашн дээр заавал хуулж авах хэрэгтэй. Заримдаа бид нэг протоколоо ингээд наастаас нь нэмүүлж үзэж хагаад зарим юм өөрчилчихсэн байдаг. Тэгмүүд өөрчилснөө за мэдэхгүй юм чинь за зүгээр л өөрчлөлтийг хадгалаа save дарчий гэдэг ч юм уу. Тэгмгүүтээ ингээд арай өөр болцсон байдаг. Тэгээд тэр өөрчлөлтийг ингээд ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг нь хянаж явахын тулд илүү сар сарт нь өөрчлөлтөд хадгалахын тулд флашн дээр ч юм уу мэйл рүүгээ шидчихвэл илүү дараа нь харахад илүү амар болж өгдөг. За тэгээд хамгийн сүүлийнх нь одоо тип нь болохоор манай нэг энд дэдэг нэг ах хэлж ирсэн. Сар болгоны 5 дахь ч юм уу 5 дахь болгон яг үзүүлэлт гэж байгаа юм шиг дискшн хэлцүүлэх нийгмийн бодлоор орох гэж байгаа юм шиг бүх датагуудаа айгүй гоё янзлаад явах хэрэгтэй. Тэнгүүд тэрэн дараа нь эргээд тэр 7 хоногтой ч юм тэр сартаа ямар турш судалгаа хийсэн тэрийг илүү ойлгохоос гадна эргүүлээд хүн тайлбарлахад илүү төхөмтэй болж өгдөг. Гэх мэт одоо иймэрхүү типүүдийг өнөөдрийнхөө бичлэгээр тайлбарлая бас ингээд өөрийнхөө мэддэг чаддаг юм бас тайлбарлая гэж бодлоо. Тэгээд бас нэг юм хэлэхэд энэ бол зөвхөн одоо миний л одоо 2 жилийн хугацаанд сурсан одоо миний хөдөлмөрийг ч юм уу миний одоо туршилт судалгаа хийхэд амархан болгож байгаа тий амтсуулж өгж байгаа тэр одоо зүйл типүүд байгаа. Яад вэ гэхээр юм хэцүү гэж бодоод ах ч юм уу илүү ингээд нарийн төвхтэй яг ном ёсоор нь хийх гээд ах тусмаа илүү хүн ингээд шантардаг гэдэг ч юм уу тийм байдаг учраас бити шантраарай. Тэгээд ямар нэгэн байдлаар алдаа гарна. Тэгэл алдааг нь одоо тэгээд давандаа тэгээд гих мэт тийм байна. За тэгээд бичлэг үзсэн баярлаа.